Энэ залууг оргил болд гэдэг. Түүний хувьд шинэ шинэлэг санааг санаачлагч залуу зохион бүтээгч 2012 улсын хуралдаанд цас цэвэрлэх төхөөрөмжөөр оролцжээ. Түүнээс хойш загвар хийц шинжиллийн олон төрлөөр туршиж өнөөдрийн иргэд аж ахуй нэгж байгууллагуудад ашиглагдаж байгаа загвараараа эцэслэн авчээ. Оюуны өмчийн бүртгэлтэй зас цэвэрлэх тэрэг нь олон хүний хийх ажлыг хөнгөвчлөх, зас цэвэрлэгээнд зарцуулах цагийг багасгах, ажлын бүтээмж өндөртэй гэдгээрээ давуу талтай юм а. 12 жилийн хугацаанд нийт 1000 гаруй зас цэвэрлэх зорилттой тэрэг зас хусагч хэрэгслийг худалдан борлуулжээ. Жил бүрийн өвөл зас цэвэрлэгэнд анхаарал хандуулж иргэдийн аюулгүй зорчигод зориулж аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмын 50 м2 талбайг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Тиймээс явган хүний зам, автозам, зогсоол, нийтийн эзэмшлийн талбайн зас цэвэрлэхэд тохиромжтой энэхүү тэргийг худалдан авч цаг заваа хэмнэх ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг уриаллаа. Манай энэ зас цэвэрлэгч тэргийг хоттой үйлдвэрлэдэг. Тэгээд 2013 оны залуу зохион бүтээгч 2012 оны залуу зохион бүтээгчд оролцохдоо патентээ авсан байгаа. Зас цэвэрлэгч тэргийнхаа. Тэгээд ер нь жилээс жилээр зас цэвэрлэгч тэргээ сайжруулад улам илүү чанартай болгож байгаа. Өөрийн санаачлан зохион бүтээсэн зас цэвэрлэх төхөөрөмжөөр сонирхсон иргэн аж ахуй нэгж байгууллагуудад танилцуулж хэрхэн ажиллах, ямар нөхцөлд илүү тохиромжтой гэдгийг тайлбарлан хүргэлт эдгээрэн давуу талтай юм а. Уруулаа энүүгээр хусах нь хусаад тэгэл энүүгээр төрхөн түрээл тэгэл яхад энэ газрыг өдрөөс цаг яриатай гадар цэвэрлэж байна. Нэг шанагны ир маань 50 м2-ыг цэвэрлэнэ гэвэл 3 жилдээ бол ямар ч асуудалгүй илэгдэл удаантай байгаа. Яг гадар талбайн том хэмжээгээр бол жилдээ сольж байгаа албан байгууллагууд байгаа. Тэгээ дөнгөж орсон засанд бол бүр бага хүний хүч бага шаардлагатай байгаа. Очноон цэвэр цэмцгэр байлгах хатар агуулгаанаас урьдчилан сэргийлж нийгмийн хариуцлагын хүрээнд орчны талбайгаан цэвэрлэхэд энэхүү зас цэвэрлэх төхөөрөмж илүү тохиромжтой гэдгийг зохион бүтээгч оргил болд онцолж байна.